Тэр байдалд ч бол яг тэ тэгэл угаас тасцсан дөө. Ми нүүрэн дээр байдаг соригноос л болсон би тэгж л боддог шүү дээ. Хажуугаар явж байгаа хүн амьтныг эвгүүцээл нэртэй тулаа харсан юм шиг тэгэл янз янз болоод царайдс нь хуврал тэгэл явж л байдаг. Би тэр болгоны тоод хүмүүд тэгэл хажуугаар нь тэгэл гараал бодчихдаг шүү дээ. Тэгээ би ч өөрөө нэг бидээгүүрээ дүүрэн шивээс мэс хийлгэсэн болохоор хүмүүс нэг энэ юу нэг үл бүтэх нөхөрлөө байна л гэж боддог юм шүү. Яг үндэ бол чинь зүгээр яг тийм үл бүтэх харагдж байгаа ч гэсэн тийм цаана нь бол яагаад ийм шивээс хийлгэсэн үүндээ яагаад ийм сорой авсан те гадуур ч гэсэн янз бүрийн байдлаар ингээл гинтж хүртэл царайдсан янз янз болцсон хүмүүс зөндөө л байдаг ш. Тэр болгоны цаана юунаас болоод яагаад ингэсэн юм болохоор хүмүүс асуухгүй шууд гаднаас нь хүнийг ингээл харагд хүнцгөөс нь дүгнэтгэл болцсон нийгэм л дээ. Тэгээ Монголд ч угаасаа хүн болгон л тийм баг тийм болцсон. Ерөөсөө хүнийг тэгж гаднаас нь хараад дүгнэгээ одоо болчоосоо л гэж би боддог шүү дээ хувьдаа. Тэгээл бас одоо нүүр маань юм гэл одоо гадуур дотор гарч чадахгүй байгаад их юм бол одоо ми хүүхдээ манай эхнэр маань байна. Би ч айлын ирэх хүн юм чинь тэгээд амьдралаа авч явах хэрэгтэй тэгээд. Би одоо ажил төрөл хийж гадуур дотор мөнгө төгрөг болохгүй бол бид гол чи югаараа амьдрах вэ. Тэгэл ер нь цаашдаа бол амьдралаа айлуулах айтайхан дээшлүүлээл тэгэл одоо эхнэрийгээ ажилд оруулаад өөрөө ч гэсэн нэг тогтсон ажилтай болоод хүүгээ нэг сургуульд оруулаад айтайхан хүний зэрэгтэй эрдэнэ сургаад тэгээд дээд сургуульд оруулаад дээд боловсролтой болгоод өөр шигээл ингэж нэг юм хар ажил хийдэг хүн болохгүй юмсан л гэж хүүхдийнхаа төлөө тийм ээ саханыхаа төлөө хичээж явна да. Үйлдвэрлэлийн ослоослоод нүүрэн дээр ингээд нэлээд том хэмжээний соревтой болцсон. Тэгээ бас толгой тарих ингээд бас янз бүрийн сорев байгаа. Тэгээ яг тэгээд амьдрах гад ажил төрөл хийж байгаа юм болсон болохоос шамар архитаар сууж гадуур дотор дэмий тэнж байгаа юм болсон биш дээ. Тэгж л боддог шүү дээ. Гэхдээ би бол зүгээр яг Монгол улсын иргэн болж төрсөндөө зүгээр өөрөө бол хувьдаа баярлалтай. Яг л монголчууд ч сайхан сэтгэлтэй, сайхан ард түмэн шүү дээ. Яг Монголдоо заавал гадагшаа татгшаа гэхгүй нөгөө Монголдоо сайхан ажил төрлийгээл боломж олцоогоор сайхан байгаа байхгүй тэгээ сайхан амьдрал болж л байна дөө. Юмыг дандаа битгий ингээд те гаднаас нь битгий дүгнээсээ хүний одоо бас хүний цаадах амьдрал чи өөр байдаг болохоор тэгэл юмыг өнгөц дүгнэхийнхээ оронд энэ хүний цаана одоо яадаг юм болоо тийм амьдрал нь яасан юм болоо энэ одоо яагаад ийм болоо тэр болгоны сайхан юмыг ойлгочоод дараад нь юмыг дүгнж ярьж сураасаа л гэжлэмээр. Тэгээ ми цаана гэх юм бол жишээ нь одоо ми хань байна дээр ми хүү байна. Тэгэл би одоо энэ хоёрын төлөө амьдрахгүй өөр юуны төлөө амьдрах вэ? Зүрүүд хинэ бага нас минь